16. Одоо юу юм? Одоо 19 та. Эмэгтэй 12 настай. Тэгтээ 14 настай байна. Ярилцдаг. Сайн ярилцдаг. Би ер нь дотно шүү дээ хөөгдөж чинь тэгэл ааваа хамаагүй байтгал ярина шүү дээ хөөгдөж чинь. Энэ эмэгтэй хөөгч нь ер нь аамаатаа сайн шүү дээ. Маш дотоо. За боломжийн хэмжээнд л дотно ачаалттай шүү дээ. Юу ч нуулгүй яриаар л гэдэг шүү дээ. Тэгээд тэр ч одоо дотно байлцсан тийм. Ер нь тэгээд энэ хөөгдөж чинь гарцаа байхгүй юм л хэлээ шүү дээ. Тэгэл хэрэгтэй үедээ аврал ярина шүү дээ. Тэ дотно л доо. Одоо бүх л асуудлыг одоо сургууль дээр болж байгаа гэр оронд найз нөхдөдөө одоо ямар нэгэн асуудал болоход бүгд л ээжтэй ирж ярьдаг тэгээд зөвлөдөг юм. Дугууландаа явсан ч одоо бусад хичээлдээ оролцоогоо өдрөө бүх юм ээжтэйг ярилцдаг. Ер нь зүгээр эцэг хүү гэдэг талаасаа дээр нь одоо 14 настай хүүхд нь шилжилтийн насны дээр явагдаж шүү дээ. Тийм болохоор шилжилтийн насны хүүхд тулгарх ямар бэрхшээл нөө тэр талаас нь тэгээд ерөнхийдөө харьцаа гэр бүлийн дотор харьцаа талаас ашиглах нь айлгоо эрэг талаас нь харьцах юм. Бас тэгтээ хаяа бас нэг жоохон ширүүл тал нь гарна шүү дээ. Тэгэл хойд зохицуулна да. Одоо ер нь өдөртөө юу болсон, хичээл дээр нь юу болсон ярилцдаг. Ярилцсан. Ярилцж байгаа. Сайн ярилцсан. Тэгээд өөрийнхөө хэмжээнд хэлнэ шүү дээ. Тэгэл бич өгдөг. Би бич өөрснөө яаж зохицуулах, өөрснөө яаж хэлэх. Ээжтэйгээ сайн ялзаадгаа сайн гэдэг чиг шогмон хэлээд өгч юм аа. Ерөнхийдөө бид хоёр ч нэг хичээл ихтэй тэгээд дуулан секцтэй их явдаг болохоор яг өөдөөсөө суугаад ингээд тухтай удаан хугацаар ярих цав байдгүй. Тэгвэл нэг цай уунд хоол идэж уух завандаа л ерөнхийдөө бүх асуудлаа яриад шийдээ явчихдаг шүү дээ.